Don't worry, it's a G class. За саяны машин бол миний машин. Тийм ээ би шүтдэг тамирчин Кристиано Роналдогийн машинтай адилхан машиныг хөдөлж авсан. Тэгээ миний машины өмнө бол өөр машин гарч чаддгүй. Яагаад гэвэл маш богино хугацаанд маш өндөр хурдыг авч чаддаг ийм машин байгаа. Тэгээд спортын бас ийм тоногдолтой учраас. За тэгээд ингээд энэ машинтайгаа би увс руу явж ирсэн юм. Тэгээд завхнаас увсын зам болохоор айгүй гоё зам байдаг. Айгүй гоё. Тэгээд энэ зам дээр бол явж хагаад тэгээд ус татсныхаа дараа нэг юм ойлгосон байхгүй. Тэрний юу гэвэл ус татсны дараа миний машины өрүүл дугуйгаа удирдах чадхаа болцсон. Тэгээд завхан дээрээс нөгөө өрүүл маань юм дали болцсон байсан. Вирусээ тоогоогүй. Тэгсэн чинь нөгөө нэг дугуйны уртлын тэр өрүүлээ удирддаг хэсгийн нэг юм том нарийнх юм том төмөр нь хугарцсан байсан бэл. Тэгээ би иймтэйг мэдэхгүй дали өрүүлтэйг би маш хурдтай явсан. Тэгээ эндээс бол нэг ойлгосон юм хайртай гэр бүлийнхнийг би маш том эрсдэлд 200 гаруй км-ийн дурш би одоо тийм дали өрүүлтэй машин унаад явж байсан. Тэгэхээр машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах нь чи дэлхийн ямар ч одын машиныг унж болно чи ямар ч машинтай байж болно. Гэхдээ бүрэн бүтэн байдлыг хангах бол хамгийн чухал юм байна гэдгийг ойлгож авч байсан. Тэгээ та бүхэн хайртай хүмүүстэйгээ хурдтай битээ яваарай. Тэгээд машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаад хамгийн гоё газрыг үзээд сайхан амарцгаарай.